Holland брендийн SHX1630W загварын 76 литрийн багтаамжтай шарах шүүгээний ажиллагааны заавар танилцуулъя. Хэрвээ та шарах шүүгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон захиалга өгөхийг хүсвэл доор байгаа тайлбар хэсэгт хандна уу. За шарах шүүгээг ашиглахын өмнө та баглаа бодлыг нь бүрэн авч дагалдах хэрэгслүүдийг нь бүлээн савнтай усаар угаах ёстой байгаа. Үүний дараа шарах шүүгээнийхээ цагийг гэрийнхээ цагтаа тааруулан цагаа хэрхэн тааруулах талаар зааварчилгааг үргэлжлүүлэх хүргье. Цагаа тааруулахдаа унтраа шарсах товчлуур дээр нэг удаа дарахаар шарах шүүгээний дэлгэцнээр цаг анивчиж эхлэх бөгөөд дээш доош харсан сумны тэмдэглэгээр та цагаа тохируулаад баталгаажуулна. Шарах шүүгээний үйлдвэрийн үнэр болон бохирдлыг нь арилгахын тулд та шарах шүүгээгээ дээр доор гормыг нь сонгоод 250 Цельсид 30 минутны турш ажиллуулах ёстой байгаа. Шарах шүүгээний ажиллагаа эхэлсний дараа та гэрийнхээ агааржуулалтыг сайтар хийх ёстойг анхаарна уу. Шарах шүүгээний ажиллагаа дуусаад шарах шүүгээг бүрэн хүрсний дараа та дотор хэсгийг нь бүлээн зөөлөн алчуураар арчиж үлдэгдэл бохирлыг нь цэвэрлэж авах ёстой байгаа. Үндсэн гормыг ашиглахдаа эхлээд та гормоо сонгоод температур болон цагийг нь тухайн сонгосон байгаа гормын дагуу ажиллуулж болно. Эсвэл та дурын гормоо сонгоод температур болон цагийг нь өөрөө хүснээрээ өөрчлөөд ажиллуулах боломжтой. За энэхүү шарах шүүгээний хувьд цагийн 3 тохиргоог тохируулж шарах шүүгээний ажиллагаа бүрэн эхэлдэг бөгөөд эхний харагдаж байгаа цаг нь хоолны үргэлжлэх хугацааг заадаг бол дараагийн харагдах цаг нь хоолны дуусах хугацааг дараагийн цаг нь цэрүүлэг тавих боломжтой шарах шүүгээ байгаа. За мөн энэхүү шарах шүүгээ нэг хоолыг үргэлжилсэн 3 гормын дагуу ажиллуулах боломжтой шарах шүүгээ байгаа. За тэгвэл үргэлжилсэн 3 гормыг хэрхэн ажиллуулах талаар зааварчилгааг хүргье. За та үргэлжилсэн 3 гормыг ажиллуулахын тулд эхлээд дэлгэцэн дээр байрлаж байгаа A гэсэн тэмдэглэгэн дээр дарснаар дэлгэцэн дээр C1 гэсэн тохиргоо буюу эхний гормоо тохируулах тохиргоо гарч ирэхэд за та энэ тохиргоо тохируулахын тулд дээшээ доошоо сумаад эргүүлээд эхлээ гормоо сонгоод температурын төвчлөр дээр дарж температураа сонгоод цагны төвчлөр дээр дарж цагаа тохируулсны дараа дахин A төвчлөр дээр дарснаар дэлгэцэн дээр C2 болж өөрчлөгдөнө. За ингэснээр та 2 дахь гормоо мөн адил гормоо сонгоод температур болон цагаа өөрчлөөд хадгална. За ингэсний дараа 3 дахь буюу сүүлийн гормыг сонгохдоо дахин A гэсэн тэмдэглэгэн дээр дарснаар дэлгэцэн дээр C3 гэсэн бичиг гарч ирэх бөгөөд гормоо сонгоод температураа мөн адил сонгоод цагаа тохируулаад ажиллагаагаа эхлүүлснээр нэг хоолыг таны тохируулсан 3 горим болоод 3 цаг 3 температурын дагуу үргэлжилсэн байдлаар ажиллаад дуусгах болно. За ажиллагааны үеэр сонгогдсон гормыг түр зогсоох тохиолдолд эхлэх болон түр зогсоох төвчлөр дээр нэг удаа дарах бол сонгогдсон гормыг цуцлахын тулд асаах болон унтраах төвчлөр дээр дарснаар таны тохируулсан температур цаг бүрэн цуслагдах болно. За мөн ажиллагааны үеэр та сонгогдсон температур болон цагаа өөрчлөх тохиолдолд эхлүүлэх болон түр зогсоох төвчлөр дээр нэг удаа дарж гормоо зогсоогоод температурын төвчлөр дээр дарж температураа өөрчлөөд цагныхаа төвчлөр дээр дарж цагаа өөрчилсний дараа эхлэх төвчийг дарснаар таны өмнө тохируулсан байсан цаг болон температур бүрэн цуслагдаж таны шинээр оруулсан өгөгдлийн дагуу шарах шүүгээ маань ажиллаж эхлэх болно. Үргэлжлүүлээд шарах шүүгээний унтраах төвчлөрийг тойрсон гэрлийг хэрхэн ажиллуулах болоод шарах шүүгээний дууг хэрхэн өөрчлөх талаарх зааварчилгаа хүргье. Шарах шүүгээний гэрлийг 3 янзаар өөрчлөх боломжтой бөгөөд өөрчлөхийн тулд дээш доош харсан суман дээрээ зэрэг дараад нэгийг харьцан нэг гэсэн төвчлөр нь шарах шүүгээний гэрэл нь асарж унтрах бол 2 дээрээ шарах шүүгээний гэрэл нь байнгын асаалттай байх бол 3 дээрээ тогтмол унтарсан хэвээр нь байлгах боломжтой. За тэгвэл үргэлжлүүлээд шарах шүүгээний дууг хэрхэн хаах талаарх мэдээллийг өгье. Шарах шүүгээний дууг өөрчлөхдөө дээш доош харсан сумны тэмдэглэгэн дээр зэрэг дараад гормныхоо төвчлөр дээр нэг удаа дарснаар нэгийг харьцах нь 2 1 гэсэн тэмдэглэг гарч ирэх бөгөөд 1 гэсэн тэмдэглэгэн дээр байхаар шарах шүүгээний дууг нээлттэй байлгах бол 2 гэсэн тэмдэглэгэн шарах шүүгээнийхээ дууг хаах юм аа. Шарах шүүгээний аюулгүй ажиллагааны үүднээс шарах шүүгээг хэрхэн төвчөх вэ? Шарах шүүгээг төвчөхдөө цагны тэмдэглэгээ болон температурын тэмдэглэгэн дээр 3 секунд удаан дарснаар шарах шүүгээний удирдлаган дээр цоошлогдсон гэсэн тэмдэглэг гарч ирснээр шарах шүүгээ бүрэн цоошлогдох болно. Шарах шүүгээ цоошлогдсон үед гэрлийн товчлуур болон асаах унтраах товчлуурнаас бусад бүх товчлуурнууд идэвхгүй хэвд шилжнэ.
Шарах шүүгийг цэвэрлэхдээ бүлээн савнтай усаар угаана. Хаалгыг нь салгаж цэвэрлэхдээ нугсан дах түгжээг нь тайлж хаалгыг нь мулталж авч цэвэрлэх боломжтой бөгөөд хаалганы шилийг нь цэвэрлэхдээ хажуу талд нь байрлах түгжээг нь тайлж хаалгыг нь цэвэрлэж болно. Шарах шүүгийг мөн уураар цэвэрлэх боломжтой бөгөөд эхлээд та дотор бохирдлыг нь арчиж цэвэрлээд үүний дараа шарах шүүгээний ёроолтон 200 мл ус хийж уураар цэвэрлэх гормоо идэвхжүүлээд шарах шүүгээгээ ажилуулна. Шарах шүүгээний ажиллагаа дууссаны дараа дуу тохио өгөх бөгөөд дотор талын гадаргууг нь тааж хийхтэй зөөлөн алчуураар арчиж цэвэрлээд хаалгыг нь 1 цаг орчим онгорхой орхих юм уу 150 Цельсиэд 15 минут халаах замаар шарах шүүгээгээ бүрэн хатаагаарай. Хэрэглэгч танд Coleman брендийн SHX 1630W загварын 76 литрийн багтаамжтай шарах шүүгээний ажиллагааны заавар танилцууллаа.